хуулийн шинжилсэн найруулгыг 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан төрийн албаны төв зөвлөл болон нийслэлийн төрийн албаны салбар зөвлөлтөй хамтран төрийн албаны ерөнхий шалгалтыг 11-р сарын 16-наас 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Төрийн албаны хууль 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж улс даяар төрийн албан хаагчдын харилцааг зохицуулж эхэлж байна. За энэ шинэ хуулийн зохицуултын хүрээнд төрийн албаны ерөнхий шалгалт өгдөг ийм шинэ зохицуулт гарч ирсэн юм а. Нийслэлийн хэмжээ нийтдээ 3670 иргэн албанд ороход бүртгэгдсэн байгаа. За ингээд бид нар өдөрт 8 ээлжээр 2 өдөр зохион байгуулж, нэг ээлжинд 240 хүн орохоор зохион байгуулж байна. Манай шалгалтаа нийслэлийн инновацийн төв дээр зохион байгуулж байгаа. Үндсэндээ 200 компьютертэй том лабораторид шалгалтаа зохион байгуулж байгаа. За өмнө нь бол одоо төрийн жинхэнэ албанд анхаарал хэрэгний мэрэгжлийн шалгалт буюу тухайн одоо албан тушаалд өгөх чиглэлээр явдаг шалгалт байлаа. Тухайлх юм бол одоо хөдөлмөрийн яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалт хариуцсан мэрэгжилтэнгээ зарлагддаг байсан бол энэ удаагийн шалгалтын онцлог нь бол ямар нэгэн мэрэгжил туршлага харгалзахгүйгээр нөөц бүрдүүлэх ийм шалгалт одоо нийтэд зарлагдсан. Энэ удаагийн төрийн албаны шалгалтыг нийслэл болон 21 аймагт нэгэн зэрэг эхэлж 8000 гаруй залуус оролцжээ. Төрийн албаны ерөнхий мэдлэгийн шалгалтанд бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутанд бөглж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтанд тэнцснээр дүгнэгдэх юм. Харин хоёр дахь монгол хэл бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутанд өгч, 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцэх юм а. За аймаг болгонд харьцангуй одоо өндөр одоо шалгалтанд өндөр давсан байна. Өөрөөр хэлэх юм бол 90-90%-аар одоо шалгалтыг давж байна. Энд юг харуулж байна гэхээр зэрэг энэ монгол бичгийн шалгалтын тест маань ерөнхийдөө одоо гарын авлага номон дээр гарсан байгаа. Тэгээд эндээс одоо уншиж судалж харжээ гэдэг зүйл харагдаж байна. Ингээд хамгийн сүүлд дүн шинжилгээний 15 онооны шалгалтаас 10 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ. Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим программын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх аж. Бүх шалгалтууд нь тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар явагдах тул хуулийн агуулга сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хэлбэр гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Яг анх тайлбар хийсэн агуулгын дагуу хийсэн да. Хууль 20 эд асуулт тэгээд түүх нийгмийн эдийн асуудал гарсан. Гараг. Тэнцээ. За анхны удаа гэж байна. Шалгалтын байдал ерөнхийдөө зохион байгуул сайтай. Техникийн үйл ямар нэг асуудалгүй сайхан болт юм байна. Одоо энэ жилийнх нь би одоо илүү цахимжсан болсон болоо гэж бодод байна л да. Өмнөх удаагийнх нь яг би өмнө өгж байгаа гэж ихсэн бас сонсч байсан. Компьютер зохион байгуул. Юуны хувьд бол техник технологийн хувьд арай дэвшсэн болоо гэж бодож байна. Төрийн албаны шалгалт нь цахим системд бүр нэвтэрсэн бөгөөд ингэснээр иргэдэд ил тод нээлттэй болсон юм. Түүнчлэн төрийн албанд ажиллах хүсэл зорилготой залуус мэдээлэлтэй болж хэрэглэхэд хялбар болсноор давуу талтай. 2014 оноос олон улсын стандартыг хэрэгжүүлэх үүднээс төрийн албаны шалгалтыг камилжуулсан байдаг. Төрийн албаны шалгалтыг орчин үеийн дэвшилтэд шинэ технологиор суурилсан иргэдэд ойлгомжтой, нууцлын аюулгүй байдлыг хангасан системийн ачаалдах чадамжтай програмаар өндөр түвшинд зохион байгуулжээ. Улс орон даяар одоо шалгалтыг олон хэрэглэгчээс зэрэг одоо авах даалгавар нь нэлээдгүй хүндөвтөр байдгаас бид техникийн шинэлэг шийдлийг боловсруулан тухайн одоо анги танхимд дэд сүлжээ үүсгэж шалгалт авж байгаа авагчдад зориулж оператор программыг шалгалт өгсөн зориулж тусгаал нь одоо бичсэн тусгай зориултын программыг бий болгож өгсөн. Шалгалт авагчид зориулж хийж өгсөн програм хангамжийн тусламжтайгаар бид үндсэн сервер дэх ачааллыг бүрэн багасгаж шалгалтыг орон даяар зэрэг одоо найдвартай авах боломжийг бүрдүүлж өглөө.
Энэ жилийн хувьд төрийн албаны шалгалтанд 8894 иргэн цахимаар бүртгүүлсэн бөгөөд ерөнхий мэдлэгийн шалгалтанд 1588 иргэн, Монгол хэл бичгийн ур чадварын шалгалтад 1443 иргэн, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтанд 1116 иргэн тэнцжээ. Төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын хүрээнд анхудаа цахимаар бүртгэж, улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулсан төрийн албаны шалгалтыг аймаг нийслэлийн салбар комиссуудын хүү амжилттай зохион байгууллаа. Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээгт чанд сахиж албан үүргээ үнэн чударгаар биелүүлэхэд тангарагладаг төрийн албан хаагчийн хиймэрсүүлд босоо байх болтугай. Монгол улсын төлөө хүчээ нэгтгэе.